Эрхэм гишүүдийнхээ амрыг ирье. За хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр холбогдох албан даалгавар гарч зохион байгуулалт арга хэмжээ хэрэгжүүлээд явж байна. Улсын хэмжээнд 2025 оны хаврын тариалалтанд цаг агаарын төлөв байдалтай уялдуулан 5 сарын 7 өдрөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 311 мянган гад үр тариа. Үүнээс 264.8 мянган гад улаан буудай, 12.1 мянган гад төмөс, 9.2 мянган гад хүнсний ногоо, 32.2 мянган гад малын тэжээл, 126.3 мянган гад тосны ургамал, нийтдээ 479.5 мянган гад тариалт хийгдэж 74% гүйцэтгтэй байна. Үр тариа төмсний тариалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалт хийгдэж байна. Тариалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаан буудай 38.2 мянган гагаар, төмөс 4.7 мянган гагаар, хүнсний ногоо 2.6 мянган гагаар, малын тэжээлийн тармил 16.2 мянган гагаар тус буурсан байна. Бусад тармил болох арва, вандуу, эрдэнэ шиш, гурвалжин буудай, овёс, эмийн ургамал 2.5 мянган гагаар, тосны ургамал 15.3 мянган гагаар тус ахиу тариалагдсан байна. Энэ жил 245.8 мянган гад чанар сайтай уранш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн. За аж ахуйн нэгж иргэд 95.2 мянган гад ураншийн 1-р боловсруулалтыг хийсэн ийм мэдээтэй байна. Тариалангийн гол бүс нутгууд болох Сэлэнг аймгийн Баянгол, Мандал, Орхон, Сайхан, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баянханга, Баянцогт, Жаргалант, Сүмбэр, Ухтаалт, Цайдан, Дархан уул аймгийн Хонгор, Доронт аймгийн Халахгол, Чавболсон, Чулуун хороот цумдаар 30 градусаас дээш халж, хөрсөнд 50 градусаас дээш халдагч айгам халуун өдрөд олон хоног үргэлжилсэн хур тунцс багтай хөрсний нөөц чийг хангамж муутай байгаас таримлын соёлд харилцсан адилгүй байна. Цаагуур орчин шинжилгээний газраас ургалтын хугацаанд тариалангийн бүс нутгуудад 6-7 саруудад хур тунцс багтай хит халалт үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөв гарсан бөгөөд цаашид таримл ургамлын хөнөөлт организмын тархалт нэмэгдэж ургацын чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсэж байна гэж үзэж байна. За Атар 4 тариалангийн доктортой хөгжлийн аян өрнөл тухай Монгол Улсын засгийн газрын 47-р тогтоолоор батлуулж тэргүүлэх чиглэл бүхий 5 зорилт 63 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Атар 4 аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлтөө зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээг байгуулж хөнгөлөлтөө зээл болох ажлыг зохион байгуулж байна. 2025 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны 10 банкаар дамжуулан 128.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 50.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг нийт 599 иргэн аж ахуй нэгжид олгосон байна. Малын тэжээлийн доктортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспорт чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газрын 2025 оны 166 дугаар тогтоолоор Атар газрыг тариалангийн газар шилжүүлэх шийдвэр гарч нийт тариалангийн эргэлтийн талбайг 71.2 мянган гагаар нэмэгдүүлээд байна. Цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар хөрсний илэгдэл эвдэрлээс хамгаалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэн, дороотлыг бууруулах зорилгоор олон нас тэжээлийн ургамал тариалах, хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг үргэлжлүүлж, энэ чиглэлд төр хувийн хвшлийн оролцоог улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай байна. Таримл ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих, нутагчсан болон ирээдүйдээ сортын үр үйлдвэрлэх, тариалангийн бүс нутгийн хөрс, цаагуурын онцлог тохирсон нутагчсан сортын торгон болон баталгаажсан үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Тариалангийн бүс нутгийн хөрс, цаагуурын онцлог тохирох ургах чадвар өндөр, таримлын нутагшуулж, сэлгээнд оруулах, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжих замаар газар тариалан мал аж ахуйн хослуулан хөгжүүлэх чиглэлээр шат тараатай арга хэмжээг авах шаардлагатай байна. Тариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинжилгээг үргэлжлүүлэх,
уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн газар тариалангийн салбарт гарах сөрөг нөлөөлөл, эрсдлийг урьдчилан тооцох боломжийг бүрдүүлж, ухаалаг газар тариалан хөгжүүлэх, услagaаны дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, услагаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээн хэмжээг нэмэгдүүлэх зорилттой байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд аш тармилын тариалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох заашгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйн салбар ажил хүчний хомсдолд гүнзгий ороод байна. Үүнийг нөхөх боломжт гарцсан механикжуулалтыг нэмэгдүүлэх гэж үзэж байна. Дотоодоо үйлдвэрлэж чаддаггүй хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын, гайл, нөөтөөс төлөөлөх нь малчид тариаланчид учирч болох санхүүгийн дарамтыг бууруулах оновчтой шийдэл болно гэж үзэж байгаа болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан улсын их хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэх заашгүй шаардлагатай байна. Импортлох мал амтны тэжээлийн нэмэлт болон улаан буудан гурлийн гайл ялгамтар чөлөөлөх тухай хууль, хүчингүй улсын тооц тухай хуулийн төслийг шуурхай гормоор батлуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн доктортой хөгжлийг хангах, эрсдлээс хамгаалах зорилгоор хөдөө аж ахуйн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах зэрэг ажлыг төлж байна. За, илтгэл дуслаа. За, инквер сэд баярлалаа.